Монголд Маян журнал сэтгүүлийн хөгжил хөтөлбөр үзэж танд хүрч байна. Өнгөрсөн сарын 20-наас 24-ний өдрүүдэд Венатна босон цөмийн аюулгын шинэ бодлогыг тодорхойлох олон улсын чуулга уулзалтаас хийсэн сурвалжлага болон Монгол улсын цөмийн эрчим хүчний салбарын өнөөгийн чиг хандлагын талаар энэхүү нэвтрүүлгээр өгүүлэх болно. Өнгөрөгч 100-д нээсэн цөмийн эрчим хүчний энерги нь дэлхийн 2 дугаар дайны дараах өрнөл хүйтэн дайны уур амьсгалыг тодорхой хэмжээгээр батлан харуулж ирсэн бол энэ 21-р зуунд улс орны аюулгүй байдал төдийгүй хөгжил дэвшил, хүн амын эрүүл мэнд, байгаль орчны тогтвортой байдлыг тодорхойлогч чухал хүчин зүйл болж байна. Улс орнууд химийн үйлдвэрийн үнэт түүхий ил болдог органик түлшнийхээ нөөцийг зүгээр нэг эрчим хүч болгон шатааж дуусгалгүй харин ч хэмнэх зорилготой болжээ. Цахилгаан дулааны энерги үйлдвэрлэлд нүүрсийг их хэмжээгээр түлш болон хэрэглэсэнтэй холбогдсон төвлөрсөн хот суурин газрын агаар их ихэн бохирдож байна. Тиймээс орчин үед дэлхийн эрчим хүчний хөгжил нь цөмийн эрчим хүчийг ашиглахад чиглэгдэж байгаа бөгөөд атомын цахилгаан станц нь эдийн засгийн үр ашиг ихтэй хэмээн онцлог болсон. Атомын цахилгаан станц нь үйлдвэрлэлийн өртөг зардал бага, түлш хямд, урт хугацаагаар зогсолтгүй ажилладаг. Дэлхийн цаг уурын дулаалд нэмэр болдог нүүрс төрөгчийн давхар эсэл ялгаруулдаггүй учраас байгаль дэлхийд ээлтэй давуу талтай ажээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн урьдчилсан тооцоогоор дэлхийн эрчим хүчний хэрэгцээ 2015 он хүртэл 2.4%, 2030 он хүртэл 2.7%-аар жил бүр өсөх төлөвтэй байна. Эдүгээ 30 орчим улс оронд байгаа 440 атомын цахилгаан станц дэлхийн нийт эрчим хүчний 16%-ийг үйлдвэрлэж байгаа юм. Хөгжингүй орнуудаас гадна 2010 онд дэлхийн 60 улс цөмийн эрчим хүчний их үүсвэрийг судалж байгаагаа олон улсын атомын энергийн агентлагт мэдгдсэний ихэнх нь хөгжиж буй орнууд байжээ. Харин энэхийн атомыг ашиглах аюулгүй бүрэн төгс технологи бий юу? 1986 онд Чернобыльд тохиолдсон аимшигт явдлаас хойш олон улсын атомын цахилгаан станцуудад дор хаяж 27 удаа томоохон хэмжээний осол гарсан байх юм. Үүнээс 17 орчимд нь хөнөөлт цацраг идэвхт бодис гадагш тархсан байна. Дэлхийг донцлогсон эдгээр осол аваараас гадна бага хэмжээний аваар осол гардаг боловч олон нийтийн сонирт төдийлөн хүрдэггүй өнгөрдөг. Агентлагийн мэдээллээр зөвхөн 2009 онд цөмийн аюулгүй байдалтай холбогдсон 211 хэрэг тохиолдол гарч бүртгэгдсэн байна. Гэтэл энэ оны 3 дугаар сард Японд болсон байгалийн гамшигын хор уршгаар Фукушима атомын цахилгаан станцд болсон осол цацраг идэвхт бодис хяналтаас гарсан нь цөмийн эрчим хүч ашиглаж сонирхдог улс гүрнүүдэд гашуун туршлага ноцтой анхааруулга болсон юм. Зарим улс орнуудад цөмийн эрчим хүч ашиглахыг хүчтэй эсэргүүцсэн, цөмийн станцуудыг хаахыг шаардсан ард иргэд жагсаал цуглаанч өрнөж байлаа. Фукушимагийн ослын дараа дэлхийн улс орнууд атомын цахилгаан станц ашиглах бодлого төлөвлөгөөгөө эргэн хянаж, үйлдвэрийн байгууламжуудаа нэгтлэн шалгах болов. Герман улс гэхтэл зарим станцаа хааж, Швейцар шинээр станц барих асуудлыг 1 жилийн хугацаатаагаар түтгэлзүүлж, Чернобылийн ослын дараа бүх ард түмний дунд хэлэлцүүлэг явуулж атомын станцуудаа хаасан. Мөн Итали улс 20 гаруй жилийн дараа цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээ сэргээх гэсэн шийдвэрээ 1 жилээр хойшлуулж байна. Аюулгүй технологиор дэлхийд брэнд болсон Япон улс аюулыг урьдчилан тооцоолж чадсангүй. Байгалийн гамшиг хизээ, хаана, ямар байдлаар хор уршиг учруулахыг урьдчилан тааварлах боломжгүй юм. Ялангуяа экологийн сүрэл болж байгаа энэ цаг үед цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох уран нь цацраг идэвхт элемент бөгөөд химийн өндөр уруулаар баяжуулагдах учраас онцгой аюулыг дагуулж байдаг. Энэ аюулд хил хязгаар гэж үгүй учраас цөмийн гих тодтолтой альва бүхэн зөвхөн нэг улсын асуудал гэх аргагүй. Австрийн нийслэлд олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын сайд нарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдлаа. Агентлагийн гишүүн 151 орны цөмийн энергийн салбарын мэргэжилтнүүд энд хурамчулсан юм. Фукушима Дайчи атомын цахилгаан станцад гарсан ослын дараа анх удаа олон улсын хэмжээнд цөмийн эрчим хүчний аюулгүй бодлогыг хэлэлцсэн нь энэ юм.
Цөмийн аюулгүйн талаарх энэхүү хурал бүтэн 7 хоног үргэлжилсэн ч эхний өдрөө хамгийн гол үр дүн болох агентлагийн гишүүн орнуудын хариуцсан сайд нар тунхаглалыг баталсан юм. Чуулга уулзалтын гол санаачлагч олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Юкая Амано дэлхийн бүх цөмийн реакторуудын аюулгүй байдалд тогтмол шалгалт хийж байх саналыг хурлын нээлтийн ёслолын ажиллагаан дээр мэдгдлээ. Улс орнуудад хийгдэх энэ шалгалтыг стресс тест хэлбэрээр хийх нь зүйтэй. Гэхдээ олон улсын атомын энергийн агентлаг чөлөөтэй сонгосон атомын цахилгаан станцууд дээр нь гинтийн шалгалт явуулах мандат авсан байх ёстойг онцолж байлаа. Фукушима Дайчи атомын цахилгаан станцад гарсан ослын улмаас эрсдлийн наривчилсан нефть үнэлгээг дэлхийн бүх атомын цахилгаан станц үндэсний түвшинд хийх хэрэгтэй. Стресс тестийг 12-аас 18 сар тутам хийх хэрэгтэй бөгөөд газар хөдлөлт, цунами, үер гэх мэт гамшигын нөхцөл байдал чиглэсэн байх ёстой юм. Дэлхийд дээр ажиллаж байгаа 440 цөмийн реактор нэг бүрийг хэдэн жилийн дотор үслэг шалгалт хийн гэдэг бодит зүйл биш юм. Тийм учраас санамсргүй сонголт дээр үндэслэн системийг агентлагийн зүгээс санал болгож байна. Ямар ч үед хамаагүй олон улсын үслэг шалгалт өртөн гэдгээ тэд мэдэж байх учраас ийм механизм атомын цахилгаан станцын операторуудаас аюулгүй байдлын хамгийн өндөр стандартыг нэвтрүүлэхийг шаардах болно. Шалгалтыг Фукушимагийн сургамжийг санан хийх хэрэгтэй юм. 2010 оны 3 дугаар сарын 11-нд Япон улсад 9 магнитын газар хөдлөлт болсныг дахин сануулъя. Үүний араас эрг орчмын нутгийн цунами нөмөрсөн билээ. Энэ нь Фукушима 1 атомын цахилгаан станцад одоо хүртэл хохирлыг найрласаар байгаа осол гаргахад хүргэсэн. Станцын доорх байгууламжид 110 мянган тонн өндөр радиоидт ус хөнөмтлөгдөд байгаа нь ажлыг төвөгтэй болгож байгаа юм. Түүний хэмжээ реактор болон ашигласан цөмийн түлш бүхий агуулгах савыг хөргөхөд зарцуулж явуулснаас өдөр бүр 500 тонноор нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар атомын цахилгаан станцад заавал биелүүлж байх олон улсын дүрм журм байдаггүйг энэ цохон тэмдэглэе. Олон улсын атомын энергийн агентлагийн хийн хэмжээ нь зөвхөн санал болгосон зүйл байдаг бөгөөд үүнийг мөрдөх явдлыг үндэсний зохицуулагчид шийддэг. Цөмийн аюулгүй байдлыг хангах талаар идэвхтэй арга хэмжээ авах, цөмийн хариуцлага хүлээх бүх нийтийн хариуцлагын тогтолцоог бий болгох тухай саналыг хурлын төлөөлөгчид хүлээн авсан юм. Цөмийн ослын үед хохирч болзошгүй бүх улс түмний ашиг сонирхлыг харгалзан үзсэн нийтийн хариуцлагын тогтолцоог цөмийн хохирол учруулсны төлбөрийг зохих ёсоор гаргуулж байх зорилгоор бий болгох нь зүйтэйг тэмдэглэж байна гэж хурлаар баталсан бичиг баримтанд дурджээ. Энэхүү тунхаг бичигт цөмийн осол гарсан тохиолдолд шинжлэх ухааны үндэслэлтэй ил тод зохих хариу арга хэмжээг авах, түүнчлэн цөмийн хохирол учруулсны төлөөх төлбөрийг зохих ёсоор төлөвлөх талаар үндэсний болон олон улсын илүү идэвхтэй арга хэмжээг авахын чухлыг онцлон тэмдэглэсэн байна. Энэхүү тунхаг бичигт цөмийн осол гарсан тохиолдолд шинжлэх ухааны үндэслэлтэй ил тод зохих хариу арга хэмжээг авах, түүнчлэн цөмийн хохирол учруулсны төлөөх төлбөрийг зохих ёсоор төлөвлөх талаар үндэсний болон олон улсын илүү идэвхтэй арга хэмжээг авахын чухлыг онцлон тэмдэглэсэн байна. Үүнээс гадна аюулгүй байдлын талаар олон улсын хараат бус шинжээчдийн өндөр зэрэглэлийн үнэлгээг ашиглаж байх нь зүйтэйг баримт бичигт заажээ. Энэхүү чуулга уулзалтаар засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудыг цөмийн аюулгүй байдлын талаар нэгт хамтран ажиллахаас гадна ослын үеэр мэдээллийг зохих ёсоор шуурхай байнга солилцож байхыг мөн уриалсан юм. Тус арга хэмжээг зохион байгуулах гол шалтгаан болсон Фукушима атомын цахилгаан станцын осол, түүнээс авсан сургамжийн талаар хурлын төлөөлөгчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байлаа. Тэд улс орныхоо цөмийн эрчим хүчний салбарын өнөөгийн хөгжил, шиг хандлагын тухай илтгэхийн сацуу аюулгүй байдлыг боловсронгүй болгох саналаа хэлж байна. Монгол улсыг төлөөлөн олон улсын атомын энергийн агентлагийн дэргэд байнгын суугаа инх сайхан сайд үг хэлсэн юм. Цөмийн аюулд хэл хязгаарч үгүй юм. Аюулгүй байдал нь ямагт нэн тэргүүнд байх ёстой гэдгийг өргөнөөр хүлээн зөвшөөрч байна. Чухамхүү энэ нь хурлаар баталж буй тунхаглалын суурь болж байгаа илээ. Гэхдээ аюулгүй байдал зөвхөн атомын цахилгаан станцаар хязгаарлагдахгүй. Мөн бусад цөмийн байгууламжууд аюулгүй байдлын нэг хэсэг гэж үзэж байна. Агентлагийн гишүүний хувьд цөмийн аюулгүй байдал холбогдох олон улсын бичиг баримтыг бүх нийтээр дагаж мөрдөх, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх явдлыг Монгол улс дэмжиж байна.
Монголын засгийн газар ойрын хугацаанд улсын хурал цөмийн аюулгүй байдлын тухай конвенц болон ашигласан түвштэй аюулгүй байдлаар харьцах болон радио идэвхт хаягдал аюулгүй байдлаар хандах тухай нэгдсэн конвенцийг танилцуулж саяхан батлуулах гэж байна. Энэ нь цаашид агентлаг болон цөмийн байгууллага дээр үндэслэсэн цөмийн болон радиацийн аюулгүй байдлын дээд бүтцийг цаашид бэхжүүлэх, аюулгүй байдлын стандарт, удирдамж, түүний дотор радио идэвхт үүрсвэрийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах кодексыг хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна. Түүнчлэн радио идэвхт материалыг олборлох, боловсруулах тухай хууль, лицензийн хавсралтыг батлах үнэлгээ, лиценз эзэмшигчдийн хариуцлага зэргийг дахин наривчлан авч үзэх болно. Европын улс орон цөмийн ослыг шуурхай мэдээлж байх. Цөмийн осол гарсан буюу цацрагийн аюултай байдал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх тухай конвенцуудад нэгдэж орсны дээр хөрш зэрэгэлдээ улс орны цөмийн цахилгаан станцын аюулгүй байдал, хэвийн аюулгүй ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож хамтарч ажилладаг уламжлалтай. Газар зүйн байршлаан бодвол манай улс ч мөн энэ асуудалд онцгой анхаарч хөрш хоёр оронтойгон энэ чиглэлээр тусгайлан хамтарч ажиллах хэрэгтэй юм. Хэдийгээр Орос, Хятад хоёр манай хил орчим цөмийн цахилгаан станц одоогоор барайгүй байгаа боловч манай хилтэй залгаа мужид цэргийн болон иргэний зориулалттай олон тооны цөмийн байгууламж материал байдаг. Хөршүүд маань цөмийн зэвсэгтэй гүрнүүд учраас цэргийн зориулалттай цөмийн байгууламжууд нь бүгд хаалттай байдаг. Тэнд цөмийн зэвсгийн цэник толгой, цөмийн зэвсгийн бусад эд ангийн аюулгүй байдал ямар байгааг тун цөөн тооны албан тушаалтнууд л мэднэ байх. Тиймээс тэнд цөмийн осол аваар гарахгүй гэсэн баталгаа олон улсын хамтын нийгэмлэгт байхгүй. Энэ төрөөс баримтах бодлого манай салбарын энэ хөгжлийн цогц бодлого энэ бүх баримт бичгүүд бол манай улс цөмийн эрчим хүчийг хөгжүүлнэ, нэвтрүүлнэ гэсэн зорилт тавьж явж байна. Өнөөдрийн байдлаар бид нар энэ зорилтоо тавиад ингээд явахад бол бас гинтхэн юугүй хамаг юм өөрчлөөл гинтхэн юугүй энэ дулааны цахилгаан станцуудаа авч хаяал тэгэл нөгөө нэг дэлбэрдэг аюултай юм тавьчих гэж байгаа юм шиг ийм ойлголт бол бас их байна. Энэ нь үгүй. Энэ цөмийн станц барьж байгуулна гэдэг бол өөрөө цаанаа маш их нарийн асуудал байдаг. Их гүнзгий, их наривчлсан судалгааны үндсэн дээр хийгддэг гэдэг. Энэ судалгаа хийж явах явцыг бол олон улсын атомын энерги агентлаг байнга хяндаг. Төсөл төлөвлөгөө хийх явцыг байнга хяндаг. Барилга байгууламж явах явцыг бас байнга хяндаг. Өнөөдрийн байдлаар бид нар бол энэ цөмийн эрчим хүчийг Монголд нэвтрүүлэх судалгаа хийж байна л да. Энэ жил бол одоо 2 дугаар шатны судалгааг хийж байна. Энэ судалгаанд бол мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд, төрийн байгууллагууд оролцоод ингээд явж байгаа. За ямар судалгаа байд юм бэ гэхээр юуны төлөө бид нар бол энэ эрчим хүчнийхээ хэрэглээг маш их нарийн тогтоох хэрэгтэй байдаг. Хаана хичнээн цахилгаан дутж байна. Хаана хичнээн дулаан дутж байна. Яаж байгуулвал одоо хамгийн зохимжтой байх вэ? За тэрний дараашаа асуудал бол яг тэр одоо дутагдж байгаа газар нь ямар реактор илүү тохиромжтой байх, ямар систем илүү тохиромжтой байх, ямар цип нь илүү тохиромжтой байх. Сая одоо хөргөлтийн систем дээр проблем гарлаа шүү дээ Японд. Тэгэхээр энэ хөргөлтийн системээ одоо бид нь бас маш их анхаарал тавьж их нарийн шийдэхгүй болохгүй. Тэгэхээр усан хөргөлт хийн. За ингийн тулд манад бол одоо том далай их том гол энэ төр байх биш. Тийм учраас хиймэл нуур хийн. Хиймэл нуур хийгээд тэр хиймэл нуураасаа хөргөлтөө базаадаг ийм станцууд бол дэлхийд олон байна. Энэ бүхний судалж дууссаны үндсэн дээр бид нь бол нэг дүгнэлт гаргана. За ийм ципийн реактор энэ хавцаа барьж байгуул болох юм шиг байна. Эннийхээ үндсэн дээр бид нар тэр техникийн даалгавар гэдэг юм их юм. Техникийн даалгавар бий болсон цагт бол тендер зарлж байна.
Тэгээ ийм тендерт ялсан байгууллага улс нь өөрснөө дахиад судалгаа явуулдаг. Бүр наривчлсан судалгаагаа явуулдаг. Яг тэр өөрийнхөө реактордод тааруулсан. Энийн үндсэн дээр бид нэр барьж байгуулна. Тэр станц ажилуулахад хэрэгтэй мэрэгчлэтний тоо их том тоо байдаг. Энэ мэрэгчлэтнээ бид нар бэлдэх ёстой. Үндсийг бол мэддэг хүн бол манад олон байна шүү дээ. Энэ үндсэн дээрээ бол судалгаа хийх хүн бол өнөөдөр байна. Харин тэрнийг ажилуулах, цааш нь хөгжүүлэх хүмүүсээ бид нар одооноос бэлдэж байгаа. За цаашлал бол одоо технологи урана бид нар яах юм? Энэ түлшээ одоо станц барьж байгуулна гэдэг чинь түлшийн яах юм? Дандаа гадаадаас авах юм уу? Үгүй. Тэрээс баримтлах бодлогод бол урана бид нар шороогоор гаргахгүй гэсэн гэж байна. Манай улс бол нэмэн өртгөө бий болгоно. Илүү тийм өндөр чанарын бүтээгдэхүүн гадагшин байна. Өөрөөр хэлбэл тэрнийг боловсруулна, баяжуулна. Тэгээд бол цаашил бол хамгийн эцсийн бүтээгдэхүүн болгож түлшний элемент үйлдвэрлэнэ. Тэгээд түлшний элементээ гадагшин зарна. Харин зэвсгийн чанартай юм бол бид нар хийх. Монгол улс бол инхийн төлөө байгаа улс. Манай хууль, тогтоомж бүх юм энэ цөмийн энергийг инхийн зорилгоор ашиглана гэсэн ийм л зорилттой явж байгаа. Мэдээллийн хэрэгслээр энэ түлш хаягдл одоо бид нар монголчууд их муухайгаар хэлдэг л дээ цөмийн шаар гэдэг. Иймийг Монголд юу оруулж ирж хадгалах гэж байна. Хадгалж байна. Урд нь хадгалж яснаа уу гэсэн ийм цоо яриа их явсан л дээ. Тэгэхээр ийм яриаг хийсэн төрийн байгууллага өнөөдөр байна. Энэ асуудлыг хариуцж байгаа байгууллагын даргын хувьд би бол одоо бүрэн итгэлтэйгээр хэлж чадж байна. Энэ хуулиараа хариуцсан байна. Бид нар ийм юм хийнэг бол бүх хуулиудаа өөрчлөх ёстой. Энэ хортой хаягдлын тухай хуульч байна. Манай цөмийн энергийн тухай хуульч байна. Хин өөрийнхөө нутгаа огносоо болгоё гэж бодъё. Энэ нутагт амьдрах гэж байгаа, амьдрах гэж байгаа, хүүхдүүдэд амьдрах гэж байгаа хинч тийм бодол байхгүй. Би энэ байгууллагыг удирдах байгаа цагт Монголд бол хог орж ирэхгүй гэдэг би хариуцлагатайгаар хэлж чадна. Эрчим хүчний хангамжгүйгээр хөгжил байхгүй. Энэ их өндөр технологи орж ирэхгүйгээр үйлдвэрлэл хөгжинэ гэж байхгүй. Тийм учраас энэ бидний хөгжлийн ерөөсө цорын ганц зам гэж байна. Цөмийн эрчим хүчний гол төвхид болох урааных нөөцөөр Монгол улс дэлхийд 15 дугаар тэрэмлэгддэг. Австрийн нийслэл бос тус чуулгуулалтаар манай улсын энэ хөнөөцийг олон улсын онцгой бүсэд багтаахаар санал гаргасан юм. Энэ тухай тус чуулгуулалтад баг хуралд оролцсон Цөмийн энергийн газрын ахлах мэргэжлэнээс тодрууллаа. Батлагдсан ураны нөөц гэвэл 75,000 тонн геологийн нөөцийг баталчаад байна л да уран дээр. Энэ маань өөрөө дэлхийд нэг ихний 15-д багтаж байгаа. Гэтэ энэ маань хатуу биш тийш доош байна хэрэгэлцэж байгаа. Үндсэн шалтгаан болохоор бусад орнуудсан хийж байгаа геологи хайвал ажлын байдлаас шалтгаалаад тэнд тодорхой хэмжээний нөөцүүд батлагдаж байгаа. Зарим нь өөрөө олборлогдоод багасч байгаа. Ийм учраас тийш доош байна хэрэгэлцэж байгаа. Энэ 10-15 дотор бол байнга явж байгаа. За салбарын хувьд бол нэгэн байдлаар бол Монгол хэмжээнд бол одоо цөмийн нэгэн хууль батлагдчихад, бодлого батлагдчихад, хөтөлбөр нь боловсруулалт байвж. Тэгэхээр бол хэвцүү орчинд бүтчихээд байгаа гэж ойлгож байна л доо. Гадаад хүнтэй ажиллахны хувьд бол манай гол энэ салбартаа тэргүүлэгч Казахстан, Канада, Австрали ийм улсуудтай ерөнхийдөө Орос улбооны улс, Хятад зэрэг улсууд бол хамтарч ажиллаж байна. Холбоолтын асуудал ерөнхийдөө ихэнх аж ахуйн нөхцөл нөөцийн тайлбараар батлуулсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан байгаа. За үйлдвэр барьж байгуулагдах гэсэн 2015 он гэхэд бол эхний үйлдвэр байгуулагдаад барьж байгуулагдах бараг дуусч байна. Тэгэхээр бол 15 оноос бол холбоолт ерөнхийдөө эхэлчихнэ гэж ойлгож байна. Боловсруулалт гэсэн. Сая 6 сарын 14-өөс 16-нд ураны бүлийн үйлдэл гэж болдог л доо. Ер нь олон улсын дэлхийн нийт ураны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа улс орнуудын хэмжээнд. Монгол улсын хувьд бол тэр асуудлаар за эрчим орчин боловсруулагдчихад байгаа талаар болоо. Ерөнхийдөө ураны нөөц ямар байна?
нэгдэх боломж байна, потенциал нь юу байна, хайгуул ажлын түвшин ямар шиг байв, гэдгийг хөрөнгө оруулалт орчин ямар байгаа. Тэгээд ер нь гаднаас хөрөнгө оруулалтаа ямар шиг аж ахуйн нэгжийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа юм уу тиймэрхүү ерөнхий юмнуудаар санал зовсон. Ерөнхийдөө улс орнууд өөрсдийн одоо геологийн тогтцыг ангилдаг систем байдаг л да. Ерөнхийдөө уран хөдөлгөөний металлургийн мууж дүүрэг савгазарч гэдэг юм уу тий. Зөв сая яригдсан нэг шинэ ангиллыг одоо магнитгаас гаргая гэдэг юм уу тийм ээ. Ураны дүүрэг тэгээд одоо басиж гэдэг юм уу тиймэрхүү талаар тэр бол зөвхөн нэг геологийн ангиллын нэгжил гэсэн үг гэж ойлгож байна тий. Монгол орны хэмжээнд Монгол орны уранчлалтын байдал, металлургийн байдал бол ерөнхийдөө нэг Төв Азийн хэмжээнд гээд нэг супер том провинц гэж англи гэдэг байдлаар санал орж иж лээс тий. Цөмийн энерги нь улс орны хөгжилд өргөн боломжийг олгож байгаа боловч хэрэгтэнтэй буруу айлчилд асрах гамшиг авчирч болох юм. Тунчаар ирээдүйд Монгол улс ураанаа олборлож атомын цэглэгаан станц барих гээд цөмийн эрчим хүчний салбараа эрчимтэй хөгжүүлэхээр төлөвлөж байна. Цөмийн зэвсэгтэй хүчрхэг 2-3-ны дунд орших манай улс тэдгээрийн цөмийн байгууламж, цөмийн аюулгүй ажиллагаанд онцгой анхаарах хэрэгтэй юм. Гэтэл бид өөрснөө цөмийн аюулгүй стандарт, технологийн зөв ашиглалтын горимд хайн хандахгүй байж чадах болов цөмийн энерги сүүдэр мэд дагсан хүний нүдэнд үл харагдах анир чимээгүй гитгч тэр аюул занал хизээ хаана ямар байдлаар хорвшиг учруулахыг хинч таашгүй.